Audio Jungle. Өнөөдөр 5 дугаар сарын 12-ны өдөр манай Сэнтлигийн багийнхан маань цусны төвд цусаа хандуулахаар цусны төв дээрээ ирж байна. Цусаа хандуулснаар ямар үр ашигтай байх вэ? Бид нар одоо монголчуудын хувьд цус хандуулж байгаа хүмүүсийн тоо маань цөөхөн байдаг. Тэгээд ковидтэй холбоотой бас цусны доноруудын маань одоо тоо буурсан гэсэн үзүүлэлт байгаа юм билээ. Тэгэхээр одоо яг хэрэгцээтэй хүнд нь бид нар яг тухайн цаг мөчид нь тусалж байхын тулд боломжтой үедээ цусаа хандуулвал нэг ч гэсэн хүний амийг аврах боломжтой гэдгийг та бүхэн маань бас мэдж байгаа хаа. Тийм болохоор зөвхөн нэг удаагийн арга хэмжээ биш. Энэ нэгээрээ бид нар нэг ч гэсэн хүний амийг аварч чадвал бидний тэр бол одоо хийж чадах маш том тус байх болно гэд итгэлтэй байна. 15 минутанд 3 хүний ам аварнаа гэж шүү. За ингээд манай багийн цусаа бэлэглэгчд за манай доя. Тийм. Манай төшөгч. За манай ундрахч маань ээ. За энэ чи манай хулан маань байна. За манай анхаа байна. За эрхэм маань байна. За юу бүгэлж байгаа та? Цусаа өгөхөд юм тэгэхээр мангад бүгэлжтэй тийм ээ. Одоо цусны донор эрүүл мэндийн карт гэж. За ямар ингээд донорын карта бүгэлт юм бэ шүү. Бүгдээ энд орж эхлээд цусныхаа шинжилгээ өгөх юм байна. Шинжилгээнээс надад ямар юм болохгүй тусаа хандуулах боломжгүй тийм хүмүүсийн дэс гаргад тийм байна. Бас тусдын бүлэг тодорхойлт юм байна. За тэнцсэн үү? Тэнцсэн. За тэнцсэн үү? Ямар багтахгүй 0 буюу 1. Оо хоёлаа ялгаа. Мэддэггүй байсан. Одоо чинь би жолооны хавцаа яг нэм бүлгээ тодорхойлуулаагүйгээр шууд очоод нэгдүгээр бүлэгийг дураараас хандсан байдаг. Баштай манайхан тэгээд амар амархан юм бэ. Ер нь л манайхан бүгдээрээ цусаа хандуулахыг уриалж байна. Шинжилгээ авт юм энэ 4 төрлийн шинжилгээ авт юм. Дэлхийн бие центр авт юм шүү дээ. Тэр шинжилгээний нь хариу 7 өдрийн дараа авт юм. Бидний 410 грамм цусаа хандууллаа. За тэнд баярлалаа. Нэг удаандаа 350 мл цус уух юм ээ. Тэгээд та бүхэн маань ерөнхийдөө ирж өгөх юм бол таны өгсөн цусаар 3 хүний амиа авах боломжтой шүү. Та бүхэн маань бас цусаа хандуулаарай. Манай багийнхан амар идэвхтэй манай доя тэнцээ байна.
Усан өөрөө л өөрчлөж байгаа. Таны үгийг сонссон баха. Манайхан бүгдээрээ цусаа хандуулчаад тэгээ гарч ирсэн байна. Бидний нэг хүний өгсөн цусаар 3 хүний амиа урах боломжтой. Эмэгтэй хүн 3 сард нэг удаа, эрэгтэй хүн 2 сард нэг удаа цусаа хандуулах боломжтой гэдэг юм байна. Тэгэхээр та бүхэн маань бас бүгдээрээ цусаа хандуулаараа нэг ч гэсэн хүний амийг аврахад бид нар нэг ч гэсэн алхам ойрхон байж болох юм биш үү гэдгийг манай багийнхан та бүхэндээ уриалж байна. Баярлалаа. Сайн байцгаана уу? Яа, манай Сент-Лигийн залуучууд энэ ч байж байна. Өнөөдөр үндэсний мод тарих өдөр. 11 дахь жилдээ. Хай. 18 дахь жилдээ My Club-ийн хамт олон зохион байгуулж байгаа мод тарих зүйл маань ивент маань зохион байгуулагдаж байгаа юм байна. За яа, бидний тарихж байгаа мод маань Энэ үрсэлгэн Шинс мод гинэ. Тэгээд юу нэ? Далуудаа энийг тарнинэ. Далаа. оо ямар хөөрхөн юм бэ? Дээр очингууд зүлгөөг нэ. Яг зүү тарих. Аваад тэгээд тарих. За. Оч авахгүй гинэ. аюу амьдрах чадвар сайтай гэдэг. Амьдрах чадвар аягүй сайтай гинэ. Яа би Тий. Ямар хөөрхөн юм бэ те? Ингээд за шинэс модны үрсэлгэн юм байна. Яа, ингээд нийт 700 гаруй хүн бүртгүүлсэн юм айгуу том арга хэмжээ болж байгаа юм байна. За, явцгаах уу? Сайн байна уу? Өглөөний минь үндэсний мод тарих өдрийн минь. За баярлалаа. Өнөөдөр одоо 11 дахь жилийн үндэсний мод тарих одоо өдөр болж байгаа. 2010 оноос эхэлсэн юм байж байгаа. Хамгийн гол монголчуудын сэтгэлийг маш хөрчиж байна. Маш олон хүмүүсийг томруулж байна. Бид нар одоо цөөхөн мод тарьж ирсэн мод одоо маш олуулаа, маш одоо ялангуяа залуучууд их оролцож байгаа. Энэ аягүй чухал байна. Залуучуудад ийм нөхөрлөлт өөрөөр үзүүлээд залуучуудтай хамт ажиллах нь хамгийн чухал байна. Нэгдүгээр нь. Хоёрдугаар нь болохоор ингээд одоо маш өндөр зардалтай тийм мод тарихаас илүү одоо ингээд энэ Богдуулын ойг нөхөрлөлт сэргээх тэгээд Богдуулын мод тарих нь хамгийн чухал болж ачаалттай байна. Энэ дээр бид энэ танаар бас хамт олон манай клубийн залуучуудад бас бид нартай ус нэгдэж ажиллаж байгаад маш их баярлалаа. Та хэд өмнө нь мод тарьж ирсэн үү? За тэгвэл Дондока гэх хамгийн туршлагатай юм байна. Үнэхээр энэ арга хэмжээнд ингээд ийм олон залуучууд хамрагдаж байгаа бол маш авууштай. Гой санагдаж байна ингээд залуучууд бид нар л өөрчлөлтийг авчих хэрэгтэй шүү дээ.
Манай дуу яа тэнцээ модоо тарих гэж байна. Баатарлахаар. За өөрөө мод тарьжсэн туршлагатай юу? Одоо юу бодож гинөө? Ямар зааварчилгаа авсан бэ? Мод тарьжаагүй. Тэнтгтээ мангар өөртөө итгэлтэй ухс хийж байгаа харагдах юм. Тий. Яахад ингэж зовоод. Цэцгийн удаа гэдэг. Мод сайтлуу. За одоо хулангийнхаа манай эрхээ маань ингээд болчихлоо. Одоо хөрсөө сайн чигжүүл болчихлоо доо. Одоо хулангийнхаа модыг өчиж харцгаая. Яа манай модоо тарьсан уу? Оо бүр чулуун молоотой ингээд оо ямар модог. Хамгаалагч. Яа ингээд Сэнтлигийн оффист ирлээ. За сайн байна уу? Мэцэнэ манай Сэнтлигийн багийнхан болохоор 5 сараа байгаль дээлтэй сар гэж нэрлсэн байгаа. За тэгээд энэ сарынхаа хүрээнд бид нар 3 үйл ажиллагаа явуулсан. За эхнийх дээр нь болохоор цусаа андуулсан. Хоёр дахь дээр нь мод тарьсан богдууланд шинс мод сулгасан байгаа. За тэгээд 3 дахь үйл ажиллагаагаараа болохоор хогоо ангил сурцгаая гээд бид нар ажлын байран дээр DIY хогийн сав хийсэн байгаа. Яа тэгээд бид нар болохоор 7 төрлийн хогийн сав хийсэн байгаа. За эхнийх дээр нь болохоор бид нар органик хог хаягдал гэдэг хогийн сав хийсэн байгаа. Бор өнгөн дээр за энэ нь болохоор бид нар жимснээ ч юм уу те хүнсний одоо нэг органик хаягдлыг хийн. За цагаан өнгөндөө болохоор шил шаазан бол ойлгомжтой байгаа. За цэнхэр өнгөн дээр цаасны хог хаягдлуудаа хийн. За улаан өнгөндөө болохоор оюуттай хог хаягдал хийж байгаа. Энд нь болохоор бактери, утасны цэнэглэгч ч юм уу те эвдэрсэн тиймэрхүү юмудаа хийн. Улбар шар өнгөн дээрээ лаз хөнгөн цагаан хийж байгаа. За хар өнгөндөө болохоор ахуйн болон бусад хог хаягдлуудаа ангилж хийгээд хамгийн сүүлийн ногоонд нь болохоор хунанцар гэлгар уут ундааны сав гэх хог хаягдлуудаа хийж байгаа.